За амар минь дүү. За үргэлжлүүлээд яриё. За хүн одоо бясалгаад эхэлмэгц, аж хаалаад эхэлмэгц, бөөлөөд эхэлмэгц. 9 цагаан хүслээ олоо л гэдэг онгодод. За энэ 9 цагаан хүсэл юу ороод байгаа юм бэ? Эрүүл байхын, эрүүлэнхийн хүсэл байна. Эрүүл мэндийн хүсэл. За дараа нь энэ бие авч ар гэр бүлээ тийм үү? Ахуй амьдралаа дөнгөх эд хөрөнгө. Эдийн хүсэл байна. За энийгээ дүүргэж иж, эдийн хүслээ дүүргэж иж. Мэдлэг чадвар, энтэйгээ те энэ эд хөрөнгө хадгалах ухаан, эрүүл мэндэ хадгалах ухаан боловсролын хүсэл байна. Мэдлэг чадварын хүсэл байна. За тэгээд энтэйгээ нийцэж амьдрах анд нөхөд байна. Анд нөхөдийн хүсэл байна. Анд нөхөд дундаасаа тийм хүндлэл хайрыг мэдрэх ханийн хүсэл байна. За ханаас бүлээ залгуулах үрийн хүсэл байна. Тэ? Үртэй болсон нэгэнд нь төртөө төших эзэн эрх нь байна. Төртөө төшсөн нэгэнд нь төвгийг арилгах инх тайван байна. Инх тайвнаас нь жамаа таних мөнхийн хүсэл. Хүний өсөлтийг өгүүлэх энэ одоо 9 хүслийн зүйтэд хүн байхыг хичээн шүү дээ. Тийм ээ. Юу хэрэглүүл эрүүл мэндэ устгаж, эсхүү хэрэглэснээр эрүүл мэндэ дэмждэг юм. Эсвэл хэрэглэх тун гэж байд юм. Хэрэглэе гэхээр идэн тийм. Яаж зохицуулагдах ёстой эд. Ашигтай идүү, ашиггүй идүү. Үнийг тунгаан бясалгана. Эдийг олохын тулд өөрийгөө тэмтэрнэ. Хүчтэй юу, хүчгүй юу? Хүчгүйдээ тийм үү? Боловсралт хийж хүчээ улам өнгөлнө. За энэ бүгдийг ганцаар сурах боломжгүй тул анд бүлэг, анд нөхөд байж л таар. За амьдрал гэдгийг бусдаас бас суралцж одоо явж л таараа шүү дээ. Бусдаас суралцнаа амьдрал гэдэг. Хичнээн сайн төмөн андтай байсан ч амраг ханиг хосыг ирд хийлнэ. Тийм амин сүнсээ нийцүүлээд бүлэг болж цэнгэж амьдралд дэваажин байдаг бол тэр миний гэр юмаа гэдэг зүгт хүүхэн онгороо ирд хийлнэ. Хүүхэн онгорыг нь хөндлөн дээд хэлж өөр төлбөл үртийн заяаг хүсэмжилж өөрийгөө тийм өн хорвоод мөнхлөх мэт өндөр тэнгэрт өргөх мэт бяцхан хувилбараа тэр үрийг хүссэн шүү дээ. Тэр бяцхан хувилбарын төлөө тийм энэ улсын аюулыг багасгах гэж эзэн эрхийг ирд хийлнэ. Тийм биз? Эзэн эрхийн ирд хийлэлд түмэнтийн төвгийг сэтгэжлэх инх тайвны эрэлхийлэлд хамар аванхлаа. Тав тухын эрэлт. Шат. Энэ шатлалт мөнх гэдэг бошиг дагахыг хичээнэ. Энэс алийг нь салгаж болохгүй. Мөнхийн хүслийн зүд өөрийгөө байлгана. Аль нэг хим хэмжээ нь алдагдахад амьдрал хар цагаанаар ээлжилнэ. Хар цагаан сүлсэн мэт, саарл мэт амьдрахыг ч ертөнц зөвшөөрөхгүй шүү дээ. Заавал тойшруулна. Тэрийг таад анзаарсан бол. Эрүүлийг эрхэмлэе гэд эмийн болсон төмөн амтан мэднэ би. Энэ амьсгал минь хангалттай гэд биеэрээ тохиолсон төмөн амтан ч мэд. Энэ хоёрын дондод зөв хоол, зөв хүч гэж хоол зүйч мэдлэг, фитнесийн ч мэдлэгийг суур болгоод л явж байна. Хэр хэмжээтэй байх ёстой хүнд. Өөхгүй байвал юу болох юм? Шүүрэл тогтолцоо алдагдах юм бол сүнс хүртэл зайлахыг би мэднэ. Их идчихвэл эм хүнч ир болоод хувирдгийг ч тань. Энтэсээ зохимжтой
хоол, зохимжтой хөдөлгөөн, зохимжтой нойр гэдгийг гадарлаад байгаа хэрнээ гүйцэтгэх ямар хэцүү гэж санана. За бүр цаашлбал зохимжтой архиталт ч гарч ирнэ. Эсвэл одоо зохимжтой арх уухгүй ч зүйл нь гарч ирнэ. Энэ эрүүл мэнд амьдралын тав тухай санахаар эд гэдэг нь гараад ирнэ. Байна. Алд биеинд хідэн хувцас хэрэгтэйгээс ахуулаад амрыг ирэлхийлвэл яг ямар машинтай, ямар өсөхтэй байх нь ч бодогдно. Амьрлангүй тайван байхад хаус хэрэгтэй юм уу? Эсвэл аавын гэрт байх мотор хэрэгтэй юу? Гэдгийг ч тонгоо. Алинд нь би зохимжтой юм бэ? Алинд нь би хүчрэх юм бэ? Юунд нь би шунад тэлэн тэмцэж, юуг нь шунлаасаа хасаж, хэрэггүй гэж өөрийгөө тогтоох гэдэг дээр одоо боловсролын хүсэл байна шүү дээ. Үнэн боловсрал тийм үү? Чи тэг гэж тушаагаад зааврын дагуу явхад байдаггүй гэдгийг даан ч их сайн мэднэ. Сургуульд сураад чадамжид хүрдэггүй дэндүү сайн мэднэ. Дийлэнх. Сурчхал болноо гэсэн. Одоо нийгмийнхаа бусгай код дээр зовчих. Тэ. Чи яаж иж байгаа сургуульд төгсөөд сургуульд сурахгүй бол болохгүй. Гэдэл. Тийм. Хідэн диплом, хідэн сертификаттай байж намайг чадамжтай гэж үнэлэх юм. Эсвэл нэг ч диплом, нэг ч сертификатгүй байж амжилтанд хүрснийг нь гайхах юм. Яг яаж чадамж гэдэг боловсрал үүсгэх юм. Тэн дээр би мэдсэн гэдэг боловсролын тухай яриаггүй шүү. Чадсан гэдэг боловсрал орших юм. Ийм л сэтэл дээр би энэ хоёр багшийг харьцуулъя л да. За хүн буюу бидний Наранбаатар ах. Гэрлийн өргөний Аян Гатгад. Мэдсэн чадсанаа өөртөө хэрэглэх боломжийг нээдэг Наранбаатар. Мэдсэн чадсныг минь өөртөө ашиглах Аян Гатгад. За мэдээж бид бүгд л өөрсдөө л очиж байгаа. Тэр хүмүүсээ ажууд. Тэр хүний дэргэд одоо эрдмийн шоналдаа очиж эрчийг хүсэж чадамжийг ирэлхийлсэн. Аль нь л чадамжид хүргэдэг. Айхтар хүмүүс. Харин энэ дээр тийм үү? Зохистой хэм хэмжээ байгаа шүү дээ. Чадамжийг удирдахч хүмүүс хэр хэмжээнд ажиллаад хаана шунлаасаа татгалзаж байх ёстой. Энэ дээр бол удирдахын ухаан гараад ирнэ. Харин чадаж байхын тулд яаж боловсрч, яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэвэл хувь хүний хөгжил болно шүү дээ. Зайлшгүй сурахын тулд бусад гэдэг зүйл хэрэгтэй. Хүн тийм үү? Нэг зүйлийг төгс сурсан ч нөгөө зүйлийг сурч чадаагүй хоцорсон л байдаг. Хүний амьдрал хязгаартай шүү дээ. Өгөгдсөн цаг хугацаатай шүү дээ. Нэг зүйлийг сурч хахад төгс сурцсан бахад нөгөө мэдлэг хоцрогдсон л байж дээ. Энийг яаж засав? Энэ дэр хамтрал гэдэг нь бий болж ижил хамтын бүлийн хөдөлмөрөөр амжилт гэдэг нь хэлбэршдэг. Нэгжийн чадвар энэ хорвоод юу ч биш. Нэг хүний чадамж энэ хорвоод тоосч биш. Тийм ч учраас бүлэглэн сөрөглөж одоо бүтээн байгуулж аж бидний амьдралд тэгшэрдэг дэндүү сайн ухаарсан. Би ганцаараа чадна гэдэг эгого намбер устгасан. Бид гэж тийм үү амжилт ирч үүсдэхийг таньсан. Ийм ч учраас бидний дунд бий байхын тулд хувь хүний хөгжлийг хөөцөлдөж бидний дунд бүтээмжтэй байхын тулд удирдахын ухааныг эртхийлнэ. За хувь хүний чадамжаас харахад муу авиртаа авираа засах нь хамгийн чухал. Тиймээс ч бясалгал чухал. Аж хаа чухал. Удирдахын ухаанд хүн бүхнийг таних нь чухал учраас бөөгийн эрдэмч нэн чухал. Бусадтай тийм үү?
Яаж харьцахыг бүрэн сурыг гэвэл бөөл бол. Өөрийгөө бүрэн таних гэвэл бясалгаж л таар. Энэ хоёрын хослогоон дээр л бүтээмжтэй хүний амьдрал бүрэн оршиж байгаа шүү дээ. За ингээд эрүүл энгийн хүсэл гээд эхнээс нь яриа.